өнөөдөр бидэнд эзний үгийг дамжуулж өгөөр ирсэн зочин пастрыг би та бүхэнд танилцуулъя. Тэгээд өнөөдөр манай Библийн сургалтын төвийн урилгаар хүрэлцэн ирээд бидэнд эзний үг дамжуулах пастор маань үнний үг Христийн чуулганы пастор, Pioneers Монгол илгээлтийн байгууллагын захирал, City to City Монгол чуулган тарил хөтөлбөрийн удирдагчаар тус үйлчилж байгаа юм байна. За тэгээд гэргитэй 5 хүүтэй ийм сайхан залуухан пастор байна. За тэгээд бас санхүү эдийн их сургууль төгссөн юм байна. Америкийн нэгдсэн Пенсильвани мужийн Саммит олон улсын үндэсний сургуулийн дипломыг хамгаалсан юм байна. За Техас мужийн Даллас теологийн сургуулийн теологийн магистр зэрэгтэй пастор байна. За чөлөө цагаараа гэр бүлээрээ салхин гарах дуртай юм байна. Загсан бөмбөг тоогдох дуртай юм байна. Гэргитийн нийтмийн кино үзэх дуртай юм байна. Теологийн ном их унших дуртай юм байна. Тэгээд ном уншаад ганцаа эморох дуртай гинэ. За ингээд Чинзарыг пастрыгаа урьж байна. Сайн байцгаана уу? Та нартай хамт байгаадаа маш их баяртай байна. Тэгээд эхнэр бит хоёр 5 хүүхэд 2 хүү 3 охинтой. Тий. Зүгээр. Тэгээд өчтөр Өлзий багш маань асуусан танилцуулга явуулаарай гэсэн. Ямар танилцуулга байхаа асуултуудаа өгөөрэй гэсэн. Тэгээд эхнэр хажуу сууж ирсэн. Танилцуулга гинэ юу ичихв гэсэн чи эхнэр хажуу талаас хэлж өгсөн. Сүүлийн тэр имарх гэдэг. Тэгээд дотгошоогоо хүн чинь заримдаа ганцаараа суугаад имарх хэрэгцээ байдаг. Тэгжиж эзэн дотроос сэнэглэгдэх хэрэгцээ байдаг. Тэгэхээр та нараас ойлгоо мэдэх бах тий. За тэгээ миний хувьд маш их хүндэтгэл байна. Маш их баярлалаа Өлзий багш, Библийн сургуулийн захирлаа, пастортай бас баярлалаа. Та нартай хамт байгаад маш их баяртай байна. Хүндэтгэлийн асуудал байна. Тэгээд мэдээж олон жил тий 30 гаруй жилийн хугацаанд Монголын удирдагч олон пасторуудыг төрүүлэн гаргасан эрхэм үндэтэй одоо сургуулийн энэ дээр зогсно гэдэг бол маш тийм гайхамшигтай аз авшаа хүндэтгэл байна. Маш их баярлалаа. Тийм тэгээд өмнө нь би олон жилийн өмнө энэ зааланд орж ирсэн. Одоо орж ирсэн. Аюу гоё заал болсон байна шүү дээ. Шал өөрчлөгдсөн байна шүү дээ. Инхүү өөрчлөлт болсон байна тийм ээ. За тэгээд бидэнд цаг байгаа учраас бүгдээрээ хамтдаа шинэ гэрээний Матай номын 11 дугаар бүлгийг гаргая. Тэгээд Өлзий багш наттай холбогдоод эзний үгийг дамжуулж өгөөч гэж үсгэд мэдээж залбирч илээ, асууж илээ. Эзнээс ямар үг дамжуулах уу, юу дамжуулах уу гэдэг. Тэгээд Америкт 2 удаа Библийн сургууль сурж байхад ерөнхийдөө 2 сар, 3 сар ер нь нэлээд хэцүү байдаг байсан тий. Энэ хаасаг ер нь тийм байдаг баг. За тэгээ манай Монгол оронд бол тэ ялангуяа хавар өвөл бол эрсдэл суурай юмсгалтай учраас өвлийг бол үнэтэй даваад хавартаа золгоно гэдэг бол маш том зүйл. Тэгээд сүүлийн үед бас миний хувьд бас маш их бие махбодын хувьд бас өвдөөд ядраад иймэрхүү зүйл болж исэн учраас амралт гэдэг сэдвийн талаар надад орж ирсэн залбирж байхад тэгээд бас та нартай бас Библийн сургуулийн оюутнууд бас та нартай адилхан сурж исэн учраас та нарт бас амралтыг эзний амралтыг хуваалцъя гэж шийдсэн байгаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа та бүхний маш сайн мэдих алдартай эзний урилга тэрхүү хэсгийг харъя. Тэгээд та нар Библийн сургуулийн оюутнууд мэдэх бах Матай 11 дугаар бүлгийн 28-аас 30 дугаар ишлэгийг харъя. Матай 11-ийн 28-аас 30 дугаар ишлэл. За би та бүхэнд эндээс дуудаж өгье. Та дагуулад хараарай. Эзний үг ингэж хэлж байна. Зүтгэж туйлдсан хүнд ачаа үүрсэн бүхий л хүмүүсээ над дээр ир. Би та нарыг амраая. Би зүрх сэтгэлтэй дүлгөөн бөгөөд даруй тул буулгыг минь өөрсөд дээрээ авч надаас суралц. Тэгвэл та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Уулга минь аятаа, ачаа минь хөнгөн гэв. Амен. Энэ бол эзэн бурхны үг байлаа. Бүгдээрээ товчхон эзэн рүү хандаад залбирцгаая. Хайртай их эзэн амен танд маш их баярлалаа. Энэ өдрийн төлөө танд дахин талархъя. Таны амлалт, таны оршуу, таны хүмүүс таныг хүндэлж магтахаар танаас гордож хүсэн хүлээстэй танд итгэж найдаж ирэхэд та үргэлж шагнагч нь болдог учраас танд баярлалаа. Их эзэн бидний хамтдаа байх энэ цаг мөчийг та ариун сүнсээр та үнэхээр өрөөж ажиллаж өгөөч. Ариун сүнс та бидэндээ хамт байгаач. Эзэн Есүсийг бидэнд харуулаач, өргөмжлөөч. Их эзэн Есүс өргөмжлөгдөн хүнлэгдэх юм бол Бурхан Аав та бас алдарших болно. Тийм учраас ариун сүнсний эрхчлөөг энэ газар бид нар өрн дуудаж байна, гуйж байна. Эзэн минь та бидэндээ хамт байгаарай. Энэ үгээс болж эзэн бидний зүрх сэтгэл таны дотор гүн амралтыг олох болтугай. Улам илүүгээр таны зүрх сэтгэлийн араас гүйх хүчнэр байх болтугай эзэн. Есүсийн нэрээр танаас авч. Амен. Амен. За тэгээд мэдээж те олон жилийн өмнө бас нэг би Америк илгээлтийн эзэдтэй хотод амьдардаг байсан дархан өссөн хотод төрсөн.
Тэгээд хотод орж ирээд анх ингээд дайр ихэд аав ахындаа ингээд гэр ороод гэрт амьдардаг байлаа. Тэгж байгаа дудалгүй төвшин ахиад тэгээд мишнерүүдтэй 13 дугаар хорооллын натуурын зам дагуу амьдардаг болсон. Тэгээд тэр үед эзнийг маш их хүсэн тэмүүлж эзний үгийг их уншдаг байсан. Тэгээд нэг удаа хоёр дахь тэр байгууллага захирлаас өглөө асуухгүй юу. За би нэг хэсгийг ойлгохгүй байна. Та надад хэлээд өгөөч. Тэгсэн чинь нөгөө нөхөр чи ингэж хэлдэг. За Шинзо чи энэ хэсгийг ойлгохгүй бол чи наад хэсгээд те хам сэдвэр нь бүхлээр нь ингээд нэг уншаад үз. Тэн сонсогч гинөө. Та нарын багш шиг сонсогч гинөө. За тэгэхэд ойлгохгүй бол бүлгээр нь унш гэсэн. За тэгээ бүлгээр нь уншихгүй номоор нь унш. За номоор нь уншихгүй бол зэгээд шинэ гэрээ хуучин гэрээ за бүр болохгүй Библийн унш гэсэн. Тэгээд дотор юу гэж бодсон гэж юу сүртэй. Ганц юм асууж ах чи ямар ч олон юм хэлтий хилээд өгчихгүй гэж бодсон байхгүй юу. Тэгээ одоо олон жилийн дараа ингээд бодоход тэр захирал маань тэр ах маань маш үнэтэй зөвлөгөө өгч ийж те. Бид нар эзний үгийг уншихдаа бид нар хам сэдвээс нь гаргаж ирээд ярих юм бол бид нар тэр үгээр бид нар юу ч хийж болно те. Тэр үгийг өөрчилж мушгиж гуйлж болно. Тэгээ мэдээж энэ хэсгийг харах юм бол мэдээж Матай ном байна. Матай ном хэнд бичигдсэн бэ гэвэл еврейчүүдэд бичигдсэн байгаа тийм үү? Эзний хүмүүс бичигдсэн байгаа. Улаанаар бичигдсэнийг бид нар харлаа. Эзэн Есүс маань өөрөө эдгээр зүйлсийг айлдж байна. Ялангуяа өмнөх бүлгүүдээс харах юм бол 10 дугаар бүлэг дээр эзэн өөрийнхөө дагалдагчтай 2-2-оор нэлгээж байгаа тийм үү? Биднэрт эрх мэдэл өгж байгаа. Мососуудыг хөөн зайлуул, хүмүүсийг өвчтнийг идгээж илаашруулах ийм хүч чадал эрх мэдлийг өгж байгаа. Тэгээ эзэн хүмүүстэй хэлж байгаа. Та нар Израилийн гэрлөө яваарай. Бити Самарих нараа яваарай. Бити өөр газар руу яваарай. Миний хүмүүс рүү яваарай. Санаж гинөө. Тэгээ хэсэг хугацааны дараа ялангуяа 11 дугаар бүлгийн 20 дугаар эшлээс нь харах юм бол эзэн нэгэн гаслантай зүйлийн тухай ярьж байгаа тийм үү? Эзэн нэгэн харуулслын тухай ярьж байгаа. Эдгээр хотууд, эдгээр тэг хүмүүс хэрв энэ эзний хийсэн ихэнх тэр гайхамшигуд болсон газрууд эдгээр хүмүүс хүлээж авсан бол бид нэр ондоо өөр нөхцөл байдал байх байсан юм а гэж. Тэгээ эзэн ийм харамслын үндсэн дээр эзэн одоо энэ хэсэг дээр юу гэж хэлж байна гэвэл хүнд дарамт үүрсэн, ядарч туйлдсан хүмүүсээ бүх хүмүүсээ над руу ир. Би та нарыг амраая. Би та нарт амралтыг өгье. Надаас суралц. Миний буулгыг өөрсөд дээрээ ав. Надаас суралц. Учир нь би зүрхэндээ дөлгөөн. Би дөлгөөн зүрхэндээ даруу. Миний буулга бол аятаа ачаа минь хөнгөн гэж хэлсэн. Биднээс энэ хэсгийг бид нар маш сайн мэднэ. Гэхдээ миний хувьд энэ олон жилийн хугацаанд бас яг энэ хэсгээр дэндүү өнгөрсөн 7 хоногийн хугацаанд анхаарал тавьж бодож тунгаасан үе ховор байсан юм байна. Тийм учраас энэ хэсгийг та бүхэндээ хуваалцахын төлөө бэлдэж явахдаа, судалж явахдаа үнэхээр эзэн дотор амралтыг авсандаа эзэндээ таалах чинь. Тийм учраас өнөөдөр энэ зүйл бас бидний болох болтгоо. Тэгэхээр эзэн бидэнд урилга өгч юм манайхаа. Эзэн өөрийнхөндөө ирсэн, өөрийнх нь төлөвийг хүлээж аваагүй. Өмнө хэсгийг та нар унших юм бол Бурхан аавда хандаа залбирж байгаа. Эзэн минь та мэрэгдээс, та ухаантнуудаас та эдгээр зүйлсийг нууж, харин та балчир хүмүүст та ичилжээ. Балчир хүмүүс нь ямар хүмүүс вэ? Түүнд итгэсэн хүмүүс. Тийм биз дээ. Тэгээд энэ бол эзний таалал байсан гэж. Тэгээд эзэн энэхүү урилгыг бүх хүнд боломжтой болгож өгч байна. Өнөөдөр та ямар байгаа вэ? Бид нар байсан тийм үү? Бид нар оюутнууд, бид нар хавар олж байгаа, бид нар монголчууд та магадгүй ядарч байгаа. Тэ? Танд ямар буулга байгаа бол мэдээж бүгд энэ дээр ямар буулга тэ? Энэ дээр бол тодорхой зүйл байхгүй. Ямар ч хэлсэн эзэн маш тодорхой ядарч туйлдсан хүмүүсээ хүн дарамт дүүрсэн хүмүүсээ наашаа хэрэгжилсэн. Гректээр харах юм бол ядарч туйлдсан хүмүүс нь бол одоо цаг дээр ядарч байгаа, туйлдж байгаа, хэцүү байгаа, зовлонтой байгаа эдгээр хүмүүсийн тухай ярьж байгаа. А тэр буулгын тухай ярих юм бол бусдаар үлдвэл хэвдэр буюу эдгээр хүмүүстэй ямар нэгэн буулга ирсэн тухай эзэн энэ дээр ярьж байгаа. Гэхдээ энэ дээр текстэнд тодорхой байхгүй байгаа. Гэхдээ өршөөлөө та 12 дугаар бүлгээс харах юм бол 2 сабатын тухай эзний хийсэн үйлс байгаа. Дээрэс нь Матай 23 дугаар бүлгийн 4 дугаар ишлэгийг харах юм бол хуулийн багш нар, фарисеучуд, хэрхэн израилчуудад маш хүнд дарамт буулгыг өгснийг бид нар бүгдээрээ мэднэ. Тийм биз дээ. Өөрсдөө биелүүлж чадахгүй мөртлөө хүмүүст бас энэ буулгыг хуулийн багш нар, фарисеучуд өгдөг. Тэгээ эзэн үүнийг мэдж байгаа учраас магадгүй тухайн Ромын засаг захиргаанд байсан, иргэшээлд байсан. Магадгүй улс төрийн нөхцөл байдал хэцүү байсан, дарамт байсан. Магадгүй санхүүгийн дарамт байсан. Тийм биз дээ. Татвар хураамж байнга нэхэгддэг. Тантай адилхан сонсогч гэнэ үү те. Бид нар бүгдээрээ монголчууд өртөө гэвс те. Харамсалтай. Тэгээд харамсалтай хаалга тогшдог, уц дуурдаг, хүмүүс асуудаг. Тийм биз дээ. Юу болж байна? Яаж байна? Өөрчлөгдөж байна уу? Нөгөө мөнгө чи яасан тийм үү? Нөгөө амлсан зүйл чи яасан? Янз бүрийн асуудал бидний амьдрал байгаа. Ямар ч
эдгээр хүмүүст эзэн бүгдэнд нь хандаж юу гэж хэлж байгааг бол ядарч туйлдсан хүмүүсээ хүн дарамт бүгэлсэн ачаа үрсэн эдгээр хүмүүсээ над руу ирэхтэй би өгье гэж. Эзэн энэ амралтыг өөрөө өгье гэж хэлж байна. Эзэн энэ амралтын их сурвалж нь би та нарыг амраа. Би та нарыг амралтыг өгье. Эзэн итгэвтэйгээр энийг үзэн өгөхийг хүсэж байгаа. Тэгээд энэхүү амралт нь эзэнд байна. Бид нар энэхүү урилгыг хүлээж аваад эзэн дээр ирэх юм бол эзэн бидэнд амралтыг өгөх юм байна. Амен. Одоо ч гэсэн энэ амралт таних минийх хിവэрэ. Зарим хүмүүс энийг зөвхөн одоо ирээдүйд тийм үү? Тэр ирээдүйд бурхны оршихуйд шин тэнгэр газар тэр бүх зүйл эзний хүслийн дагуу биелэлээ олох тэр цаг үед болно гэж боддог. Гэтэл эзэн одоо цаг дээр ч гэсэн бас ярьж байгаа. Ирээдүйд болох нь гарцаагүй. Ирээдүйд бид нар ямар ч ачаа дарамтгүй, ямар ч туйлдах, зовх зүйлгүй тэр өдрүүд ирэх болно. Тэ? Нулимс урсахгүй тэдгээр өдрүүд ирэх болно. Гэхдээ одоо цагт эзэн бидэнд энэхүү амлалтыг өгч байна. Харин энэ амлалтыг бид нар яаж авах вэ? Энэ дээр эзэн маш тодорхой байсан. Та нар юу гэж байна? Бүгд харцгаая. Над дээр би та нарыг авна. Би зүрхэндээ дүлгэн учир даруй тул буулгыг минь өөрсдөө авч надаас суралцсан. Англи дээр харах юм бол, грек дээр харах юм бол эхний хоёр эзэн өөрийнхөө тодорхойлсон энэ тэмдэг нэрнүүд дараа нь байгаа л да. Харах юм бол юу гэж байгааг бол та нар надаас суралц. Миний буулгыг өөр дээр ав. Надаас суралц. Миний буулгыг авах юм бол надаас та нар суралцсан бол та нар амралтыг авна гэж. Тэр нь юу вэ манайхаа? Юу гэж бодож байна? Тэгээ би энэ тухай эргцүүлж явахдаа олон зүйлийн тухай бодсон. Гэхдээ энэ эзний буулга юу юм болоо? Манайхан та бодож үзсэн үү? Эзний энэ үүрдэг зүйл нь юу юм бол доо? Загалмаа бол яах вэ? Загалмаа болов? Загалмаа гарцаагүй байсан. Гэхдээ загалмаа хэцүү байсан шүү дээ. Тийм үстэй. Эзэн нэгэн цагт боломжтой бол ааваа энэ аягийг надаас холуулаач. Гэхдээ миний хүсэл биш, таны хүсэл бий болтгоо гэсэн. Санаж байна. Гэхдээ эзний зүрх сэтгэл яагаад түүний буулганд амархан ачаан хөнгөн байв? Яагаад бол эзэн дээр тодорхой хэлсэн бэ? Яагаад бол би дүлгөн зүрхэндээ дарав гэж хэлсэн байна. Тэгэхээр та бид нар эзний амралтыг авахын тулд манайхан бид нар эзний буулгыг ачааг бид нар өөрсдөө өөрөх хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ? Эзний хувьд эзэн бурхан аавынхаа хүслийг биелүүлсэн. Тийм биз дээ. Хуйлмал номонд миний талаар бичигдсэн бүх зүйлийг би биелүүлэхийн тулд ирлээ гэж хэлсэн. Амен. Тэр аавынхаа харгуулж байгаа, ааваасаа сонсож байгаа тэр бүх зүйлүүдийг үйлдэлсэн. Амен. Түүний хийсэн бүх зүйл аавтайгаа нэг байсан. Амен. Тэрээр аавтаа дуулууртай байсан. Тэрээр би аавтаа хайртай, аав маань надад хайртай. Би аавынхаа тушаалуудыг би биелүүлдэг учраас, дуулууртай байдаг учраас түүний хайр надтай байсан хэвээр байгаа. Амен. Энэ бүх зүйл нь эзний буулгатай холбоотой юм уу? Түүний ачаатай холбоотой юм уу? Гэхдээ эзэн эн чи нууцыг хэлж байна. Тэрний үг гэвэл би дүлгөөн зүрхэндээ дарав гэж хэлж байна. Та бодож үзсэн үү? Би сайхан энэ тухай бас бодож явахдаа ингэж бодож үзлээ л дээ. Пастор хүний хувьд, номлогч хүний хувьд та маш олон текстээс номлох боломж байгаа. Хуучин гэрээ, шинэ гэрээ, ялангуяа шинэ гэрээний загтлууд номлох, тийм үү? Амархан юм шиг. Би магадгүй өөрийнхөө номлолуудыг харах юм бол ихэвчлэн магадгүй загтлууд, магадгүй давмгаасан байх боломжтой. Харин заримдаа бид нар эзэн дээр хэр их анхаарал тавьж, эзний мөн чанар, зан чанар, яруу алдар, цог жавхлан дээр анхаарал тавьж хардаг. Та мэдгүй Матай, Марк, Лук, Йохан сайн мэдээний номнуудаас цорын ганц нэг удаа Есүс Христ их эзэн маань энэ чи өөрийнхөө зүрх сэтгэлээ уурлалсан. Тэр юу гэж хэлсэн бэ? Би дүлгөөн зүрхэндээ дарав гэж хэлсэн. Тэр би танаас асуулт асуувал яах вэ? Та хэр удаан цуглаанд явж байгаа вэ? Хэр удаа эзэн дээр ирээд хэдэн жилийн өнгөрөөж байгаа вэ? Та хэлнэ. Магадгүй зарим нь 20 30 жил, магадгүй тий зарим нь магадгүй түүнээс бага 5 жил дотор ч юм уу. Тэр би танаас хоёр дахь асуулт асуувал яах вэ? Та яг эзэн Есүсийг хэн болохыг мэдв? Яг эзэн Есүс чинь ямар вэ гэж таны гэр бүлийн чинь хүн хамаатан садны эзнийг таньж мэдээгүй найз нөхөд ажлын хүн чинь найз асуувал та юу гэж хариулах вэ? Яг Есүс яг ямар юм? Есүс яг ямар хүн бэ? Та нар ихэнх намайг танихгүй байх. Гэтэ цаг хугацаа өнгөрөх юм бол та намайг мэднэ. Тийм биз дээ. Үүнтэй адилхан бид нар цуглаанд олон жил болж байгаа эзэнтэй хамт явж байгаа гэдэг. Гэхдээ бид нар яг үнэндээ эзэн Есүсийг зүрхэндээ дүлгөөн дарав гэдгийг хэр сайн мэдв. Заримдаа Монгол итгэгчдийн дунд яригддаг зүйл ховж бие биенийхээ араар тэ муулах, бие биенийгээ гомдоо, үл уучлал, бие биенийдээ муу хүсэх иймэрхүү зүйл байдаг.
Гэтэл эзэн зүрхэндээ дүлгөөн дарав. Тэгээ бизнес тухай бодсон надад ямар зүйлүүд бодогдсон байг вэ? Эзэн маань ятарсан үедээ Иохын 4-р бүлгээр юу гэсэн бэлээ? Үлссэн үедээ дагалдагч нэрээд гайхахад надад идэх хоол байна. Тэр бол миний аавын хүслийг биелүүлэх. Санаж байна уу? Эзэн дагалдагчтай та нар нэг жоохон залбираач гэсэн нөгөөдөл нь унтсан. Эзэн тэдгээр хүмүүсийг та нар хэсэг хугацаанд ч гэсэн хамт байж чадахгүй байна уу? Гэтэ эзэн залбирсан юм. Загалмаа дээр эзэн цовдогт нас орж явахдаа аава эдгээр хүмүүс юу хийж байгааг мэдэхгүй байна. Та уучлаач. Уулан дээр зургаал дээр та нар дайснуудаа хайрл. Та нарын хавчигчийг өрөө. Нэг хацар шиг алгах юм бол нөгөө хацараа өг. Вау, эзэн заасан зүйлээ эзэн маань амьдрсан. Эзэн маань харуулсан. Эзэн маань зүрхэндээ дүлгөөн дарга байсан. Таны зориг, миний зориг уул нь эзэн Есүстэй адилхан байх. Ромын 8:28, 29, 30 тийм биз дээ. Түүний хүүгийн дүр төрхийн дагуу өөрчлөх нь Бурхны зориг хүсэл. Гэхдээ та даруй дүлгөөн байдлыг бодож үзсэн үү? Та хүсч үзсэн үү? Танд чадвар, танд номлох авьяас чадвар байж болох юм, танд дуулах авьяас чадвар байж болох юм, танд өшөө олон зүйлийг хийж чадах авьяас чадвар байж болох юм. Гэхдээ таны сүнслэг байдал чинь таны зүрх сэтгэл хайр байна уу? Таны зүрх сэтгэл эзэн Есүстэй адилхан даруй дүлгөөн зан чанар байна гэдэг л энэ л ч. Би даруй дүлгөөн байхыг мэднэ. Би бас даруй дүлгөөн байхгүйг мэднэ. Ямар ичхүүртэй гэж санана. Ямар өрөвдөлтөө гэж санана. Тийм ээ? Ямар нүүр улаахаар, тийм үү? Ямар бардамнал, ямар мухайг бид нар мэднэ үстэй. Гэтэ өнөөдөр заримдаа бид нар өөрсдөө итгэлийн амьдралыг харах юм бол бид нар тэр болгон анхаарал өгдөггүй. Бид нар итгэгч гэдэг нэр зүйдэг, Христтэй адилхан гэдэг нэр зүйдэг боловч бидний зан аашин, бидний үг үйлдэл эзнээс хол эзнийг танихгүй. Эзний дүлгөөн даруй байдал байхгүй. Пилигримны алдартай үг гэдэг үстэй. Хэрв та эд баялгаа алдсан бол та бага юм алдчихэ. Та юу ч алдааг байна. Эд баялгаа алдсан бол. Эрүүл мэндээ алдсан бол та тодорхой зүйл алдчихэ. Харин зан чанараа гэх юм бол та бүхнээ алдчихэ. Жинхэнэ итгэгч хүний амьдрал таны зүрх сэтгэл, миний зүрх сэтгэл эзэнтэй адилхан болж байна. Эзэн өөрийнхөө зүрхлээ ууж нээж өгсөн. Хэрвээ би энд гарч ирж би даруй зүрхэндээ даруй дүлгөөн гэж хэлвэл та нар инээш тийм биз дээ. Би бол тийм биш. Бидний хинэнч тийм биш. Эзэн өгсөн шиг. Тэгээд мэдээж бид нэр өөрсдийнхөө үгээр өөрсдийнхөө магтахгүй. Тэгээд тийм учраас би энэ дээр бас гайхсан. Тэгэхээр миний эзэн өөрийгөө магтаж байгаа юм биш үү гэж. Гэхдээ та өмнөх хэсгийг харах юм бол эзэн маш тодорхой хэлж байгаа. Надад өгсөн бүх зүйл ааваас минь өгсөн. Энэ даруй дүлгөөн байдал нь юуг харуулж байгааг бол би бүх зүйлийг аавтайгаа хамт хийдэг юм. Аавтайгаа хамт хийдэг юм. Филиппо 2 дугаар бүлэг тэрээр бурхантай энэ зэрэгцээ боловч үүнийгээ авч үлдээгүй. Тэрээр бидэнтэй адилхан хүн дүрийг олоо. Тэрээр боолын дүр. Тэгээ бүр загламай өхлийг сонгоод бидний төлөө бүх юм гэсэн. Энэ даруй байдал. Энэ дүлгөөн байдал. Нэг пастор юу гэж хэлсэн бол даруй дүлгөөн байдал бол маш хүчрхэг байдлаа өөрөө контролдож байгаа энэ үйл явцаа гэж хэлсэн. Та хүнийг уучлах нь та уучлаарай гэж өөрийнхөө гин буруугаа хүлээн зөвшөөрөх энэ бол бардамнал биш. Энэ даруй, энэ дүлгөөн байдал. Та Библийн сургууль сурч байгаа сайн хэрэг. Би танд урамшуулъя. Бүдээ эзэн Есүстэй адилхан болсон. Даруй дүлгөөн байцгаая. Эзэн амралтыг өгнө гэж хэлсэн. Гэтэ энэ дээр зөвхөн энэ амралт зүгээр нэг зүрх сэтгэлийн амралт биш, энэ гүн үнзгийн амралт гэдэгт би итгэдэг. Сирах гэж ном байдаг та сонссон баг тийм үү? Манай энэ өмнөх 200-аас 175 оны бичигдсэн Мэргэн ухааны ном гэж Израиль еврейчүүд өөрсдөө өдөртөндөө ашигладаг. Тэрхүү Сирахын 40-р бүлэг 53-р бүлэг дээр юун тухай гарч байгааг бол энэ хүү хэсгийн талаар та ойролцоо зүйл ярьж байгаа юу гэвэл хүмүүс ядарч, туйлж, зовж, дарамтанд байгаа. Яагаад вэ гэвэл гимнүглээс болж. Миний эзэн, бидний эзэн
еврейчүүдэд өөрийнхөндөө хандаж хэлэхдээ, эдгээр хүмүүст хандаж хэлэхдээ та нар наашаа ир гэж хэлэхдээ эзэн маань Эхлэл номд Бурхны тэр амар тайван, Бурхны төгс амрал, шалом, бүрэн бүтэн байдлын тухай бодож ирсэн байна. Эхлэл номдэр очих юм бол хүн бүтээлийн ойролцоо тийм биз дээ, Бурхны зүрх төрөг бүтээгдсэн. 6 дахь өдрөөр бүтээгдсэн тийм үү? Хүний эхний бүтэн өдөр ажлын өдөр байсан уу? Үгүй, амралтын өдөр. Шаббат, саббат. Эзэн Бурхан өөрөө амарсан. Тэрхүү амралтын дунд Эден цэцлэг тэр Девачин тэр элбэг хангалуун байдал дотор Бурхан Аавтайгаа аавхүү хоёр харилцаж байгаа мэт Адам харилцдаг байсан. Энэхүү амралт, энэхүү дотн харилцааныхаа үр дүнд газар дэлхий дээр Бурханы эрх мэдэл, засаг зархайг өргөжүүлэх ёстой байсан. Эден цэцлэгийг томруулах ёстой байсан. Харин бид нар бүгдээрээ мэднэ гэм нүгэл орж ирсэн. Эхлэл 3:15 хараал орж ирсэн. Тийм биз дээ. Эмэгтэй хүн харагдсан, эрэгтэй хүн харагдсан, газар дэлхий харагдсан. Эзэн харахтаа та нар энэ цагаас хойш газар дэлхийг хаглаж хөлсөө туслуулан байж идэх болоо болно гэж хэлсэн. Газар та нарт шимт хижээлээ тийм амархан өгөхгүй гэж хэлсэн. Санаж байна уу? Тэгээд үүний үр дүнд бид нар гэм нүглийн үр дүнд хэрхэн амар тайван байдал энэ амралт байхгүй болсон. Бурхан хоёрын хоорондын харилцаа асуудалтай болсон. Эхнэр нөхөр хоёрын хоорондын харилцаа асуудалтай болсон. Газар дэлхийтэй харилцах бидний харилцаа асуудалтай болсон. ертөнц тэр чигээрээ амралтгүй болсон. Асуудалтай болсон. Гэхдээ эзэн төлөвлөгөө байгаа. Тийм биз дээ. Тэр нэгэн үр хурж ирээд эргээд тэр амралт руу оруулах болно. Эргээд тэр деважн руу оруулах болно. Эргээд бүрэн бүтэн байдал руу аваачих болно. Үүнийг ойлгосон, үүнд итгэсэн. Тэгээ бид нар харах юм бол Адамын үр удмын дунд Ламех гэж хүн байсан санаж байна уу? Хоёр Ламех гэдэг нэртэй хүн байсан. Нэг нь Кени үр удам байсан. Бардам нэгэн байсан. Харин нэг нь Зүфт Ламех байсан. Тэр нь хэн бэлээ? Энохын ач хүү Ноагийн аав нэс. Өөрийн хүүн төрөхөд аав нь хүүгээ хараад юу гэжсэн бол энэ хүү түүнийг би Ноах амралт тэр амрах газар гэж би нэрлэе. Яг тэгвэл энэ хүү маань бид нарыг энэ хүүхэн дарамт зовлонгоос гарах болно гэж итгэлээр тунхсан. Тэр нэгэн үр нь Нова байгаасаа гэж хүссэн. Тэгээ бид нар түүхийг мэднэ. Эзэн Нова тааллаа үзүүлээд эзэн Ноогоор дамжуулаад цоошин хүндрэлтэй бий болгосон амин. Гэхдээ хүний дотор гинт хүн чанар байсан хэвээр байгаа учраас бид нар өнөөдрийг хүртэл зовлон зүтгүү шаналлаа авсаар байгаа. Гэтэ эзэн энэ бүгдийн цаана юу гэж хэлж байгааг бол одоо би та нарт амралт өгье. Тэр ертөнцийн гим нүглийг өөр дээрээ үүрх хураг би та нарт амралт өгье. Над руу надаас суралц би зүрхэндээ дүлгэн даруу гэж хэлж байна. Тэгээ магадгүй та бодож магадгүй. Тэгвэл эзэнтэй адилхан байх юм байна. Даруу дүлгэн байх хэрэгтэй юм байна. Дахиад буулга биш юм уу гэж. Буулга нь буулга. Гэтэ эзэн хэлсэн. Энэ буулга бол амархан. Миний ачаа хөнгөн гэж хэлсэн. Яагаад? Та бид хоёр эзэнтэй адил төгс байхаар, эзэнтэй адил бид нар бусдыг хайрлахаар, бусдад хандахаар, амьдрахаар бид нар дуудагдсан. Мөн. Гэхдээ эзэн энэ бүх зүйлийг таны төлөө, миний төлөө хийсэн гэдгийг та ойлгох хэрэгтэй. Яг л хэрв та Христлийг дахин энэ амралтыг авахын тулд би ажиллах хэрэгтэй юм байна. Би нэг буулгад дор орох хэрэгтэй юм байна. Би энэ буулгыг үүрэх хэрэгтэй юм байна. Энэ ачааг үүрэх хэрэгтэй юм байна. Христтгэл дахин нэгэн амьдралын бас нэг л өөр хэм маяг, өөр ачаатай, өөр буулгатай хэм маяг гэж харах юм бол та Христтгэлийг ойлгохгүй гэсэн. Та бусад итгэл үнэмшин шашруулттай адилхан бодож байна гэсэн. Харин их эзэн бидэнд ондоо зүйл. Бидэнд тусламж гаднаас хэрэгтэй. Бид өөрсдөө хязгаарч авах боломжгүй. Гэм нүглийн асуудлаасаа бид нар өөрсдөө шийдэж чадахгүй. Тийм учраас эзэн гаднаас ирсэн. Тэгээ эзэн миний төлөө, таны төлөө ирсэн. Тэгээ эзэн загалмаа дээр бүгдийг хийсэн. Танд амралтыг өгөхийн төлөө. Надад амралтыг өгөхийн төлөө. Хэрв та үүнийг гараа тосоо хүлээж авах юм бол энэ даруй зүрхсэтгэлээр эзэнтэй хамт байх юм бол хүлээж авч даруй дөлгөн зүрхлээс нь инхүү хүлээж авах юм бол та амралтанд орох. Та боддоо туйлдсан хүмүүс, ядарсан хүмүүс, зовсон хүмүүстэй хамт байна гэдэг амар уу? Тийм хүмүүстэй байж утсан хүмүүс байна уу?
Та тэр үед хэрв та тийм үед байгаа бол та бусдаас тусламжил ирнэ үсттэй. Заримдаа бид нар хүмүүс тусламж найддаг тийм биз дээ. Харин хүмүүс бидний итгэлийг өсөр хайдаг үсттэй. Зайгаа барьдаг үсттэй. Зарим итгэгч хүмүүс бүр пастор хүмүүсийн бичиж байгаа зүйлсийг харахаар тий эзний зүрхлээс дэндүү хол юм шиг. Бид нар баг өөрийгөө хүрээлэхин зөвхөн өөртөөгөө адилхан өөрийн амжилтанд хүрэх, өөрийн сайжруулах тийм хүмүүстэй л хамт байх юм шиг. No. Эзэн Есүс тийм байсан бол та бид хоёр өнөөдөр аврагдахгүй. Та бид хоёр хэрэгцээтэй, та бид хоёр өрөвдөлтөй, та бид хоёр сул дорой. Та бид хоёр ядарч туйлдж байгаа. Эзэн дүлгөөн даруй учраас эзэн welcome автомобиль наашаа ир хамт байна. Би хизээч чамайг түлхэхгүй. Хизээч холдоолохгүй. Хизээч ямар ядаргаатай юм хоошоо бай, зайтай гэж эзэн хизээч хэлэхгүй. Тийм учраас биднийг нүгэлтнүүд байхад Есүс бидний төлөө амиа өгсөн. Бурхан өөрийн хүүгээ илгээсэн. Ямшаас өнөөдөр би та бүхэнд урамшуулж байна. Бүгдээрээ энэхүү амралтанд орцгоо. Энэхүү амралтыг хүлээж авцгаая. Энэхүү амралтаар өдөр болгон амьдрах сонголт танд байгаа, надад байгаа. Та өглөө босоод их эзэн минь таньд баярлалаа. Та цоошин өдрийг надад өгч байгаа. Цоошин нэгүслэг өгч байгаа. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байж болно. Асуудлууд араараас цувсан байж болно. Өөршир хаалга тогссон хിവэр байж болно. Гэхдээ та эзэн дотор байж эзнээс энэхүү амралтыг авах юм бол та эзэнтэй хамт эзэн түүний буулга амархан айтай очиод хөнгөн гэдгийг та ойлгох болно. Эзэн хизээж бидэнд асуудалгүй амьдралыг амлаагүй. Харин бидэнтэй хамт байна. Бидэнтэй буулгыг минь үүрч байгаа. Загалмаагаа өөрөө явахыг бид нар мэднэ. Энэ хүү загалмааг үүрэхэд эзэн бидэнтэй хамт. Тийм учраас 1-р Иохны 5:2 дээр хаа эзний тушаалуудыг даах нь хүн даах биш. Амен. Баяр хөөрөхгүй юу? Гайхамшигт сая бид нар дууссан шүү дээ. Амен. Урамтайгаар өөдрөг амьдрий. Халелуя. Амен. Паул илч эзний хайр биднийг албаддаг гэсэн. Амен. Халелуя. Христчийн амьдрал бол гайхамшигтай амьдрал. Нөхцөл байдлаас үр шалтгаалan та нар эзэнслэгт байсан тэр бурхантай ямар ч асуудалгүй тэрхүү дотн харилцаагаар харилцах боломжтой. Та завгүй байдал донд та дедлайнууд те хийх ёстой зүйл дараараасаа цуурсан хэцүү байгаа, амжихгүй байгаа тэр үедээ ч гэсэн та зогсоод их эзэн минь Есүс гэдэг дуудахад эзэн тантай амьсгалаа агаараас ч илүү ойр тантай байна. Та утсаа, та worship магтаалтуу сонс. Машин дээр барьж явахдаа, чихвчээ зүгээд алхаж явахдаа, автобусанд явж явахдаа. Амен. Та энэхүү амралтанд байнга зориутай орж хүлээж ав. Яагтвэл тэгж гэмээр бид нар эзний бидний төлөө хийсэн тэдгээр бүх зүйлийг хүлээж авч байна гэсэн. Тэгж гэмээр бид нар эзнийхээ төлөө гэрэлтэж амьдрч чадж байна гэсэн. Тэгж гэмээр бид нар бусдыг хайрлаж чадна гэсэн. Бусдад үйлчилж чадна гэсэн. Таны эзэн, миний эзэн үзэсгэлэнтэй Есүс. Ямар гайхамшигтай нэр вэ? Ямар ариун нэр вэ? Ямар нандин нэр вэ? Түүнтэй зүйлэх нэгэн байхгүй. Тэрээр таны төлөө миний төлөө ирсэн. Бид нар зогсохгүй, бид нар бүгд там руу явах зохимжтой хүмүүс. Харин Есүс тэр эрхэм нандин нэр тэр 33 жилийг таны төлөө миний төлөө бүгдийг хийж амжирсан. Түүнд Адам шиг унах боломж байсан. Харин тэрээр загалмаа дээр бүгдийг хийгээд энэ бүх зүйл усаа гүйцэтгэлээ гэж хэлсэн. Тэрээр өмнөө байгаа баяр хөөргийг хараад тэрхүү загалмаа гутамшигыг твцсэн. Ийм эзэн дээр та ирэхгүй гэж юу? Ийм эзнээсээ та амралтын танд санал болгож байгаа таныг урьж байгаа энэ хүү амралт руу орохгүй гэж юу? Амен. Тэг бүгд хамтаа босцоо. Бүгд хамтаа эзэндээ хариу үйлдэл үзүүлцгээе гэх юм. Магадгүй хөгжим дуу байвал те бүгдээрээ хамтдаа эзнээ хайрлцгаая. Тэгвэл бүгдээр хэсэг хугацаанд эзнийг харцгаая, эзнийгээ ширтэцгээе.
нэг хэсэг ая модгүй зөвл ая, намуухан ая байна уу? Бүгд хэрвээ ариун сүнс ямар нэгэн байдлаар танд үгээ хэлсэн, таны зөвслөх хүндсэн бол бүгдээр тэр зүйлд нь хариулт үзүүлцгээе. Би танарт баярлалаа гэж хэлмээр байна. Яг тэгвэл ургац үргэлж ариун. Ургацын ажилчид үргэлж цөөхөн. Харин та ургацын ажилчин болохоор эн чи Есүс гэж хэлээд түүний дуудлагад хариулт өгөөд энэ байгаа учраас би танд баярлалаа гэж хэлж байна. Харин та хийх ажилдаа та дуудлагадаа гүйцэтгэхэд бол үнэн итгэмжтэй байхад бол танд амгалт хэрэгтэй. Танд энэ байнгын эзэн Есүсийн санал болгож байгаа өөхийг хүсэж байгаа энэ амгалт хэрэгтэй. Их эзэн над руу ир. Миний буулгыг өөр дээр ав. Надаас суралц. Би та нарыг амраа. Би та нарт амралтыг өгье гэж хэлж байна. Бүгд хүлээж авсаа, бүгд гараа бэлгээ зүрх сэтгэлээ уудлаад их эзэн Есүс. Хайртай их эзэн аврагч минь. Тандаа баярлалаа. Та дүлгүүн та зүрхэндээ даруй учраас танд маш их баярлалаа. Та бидний гэм нүглийг харсан бол та бидний хорон муу, ёрын байдал, өчүүхэн байдал, хувиа хичээсэн, ялзарсан байдлыг харсан бол та тэрийг зөвхөн тэрийг хараад та зогсож болох байсан. Гэхдээ та тэгээгүй эзэн минь. Харин та бидний төлөө ирсэн. Та ихтэй таны төлөө амиа өгөх нь нүхтийн төлөө амиа өгөхөөс илүү хайр байхгүй шээс. Энэ бос сонгол энэ зүйлийг би сайн дураараа хийж ирэх гэсэн Есүс. Хайртай эзэн минь танд маш их баярлалаа. Таны загалмаан дээр бидний төлөө хийсэн зүйлсийн төлөө танд баярлалаа. Бид өнөөдөр таны амралт руу орж ирэх эзэн минь. Таны юр бусын амралт руу орж ирэх. Цорын ганц үнэн бурхан таныг бол таны илгээсэн Есүс Христийг таньж мэдэх нь бол мөнх юм. Их эзэн минь бид нэр танийгаа таньж мэдчихв. Та бол дүлгүүн дараа. Та бол үсгсэнтэй. Та бол цогж ахтаа, та бол хамгийн эрхэм нэр Есүс. Та бидний аврагч, та бидний амар тайван, та бидний чөлөөлөл, та бидний итгэрэл, та бидний бүх зүйл Есүс. Танаас өөр биднийг дүүргэж чадах, танаас өөр биднийг сэтгэл хангалуун байлгаж чадах өөр зүйл энэ газар дээр байхгүй гэсэн. Тандаа баярлалаа эзэн. Халелуя. Халелуя. Бүгд хамтдаа дуулцгаая. Эзэн хайрлцгаая.